Архангай аймгийн нийтийн номын сан, аймгийн хүүхдийн номын ордон, Дэмэд Жанжны садны усан оргилуур, ногоон байгууламж, хөл бөмбөгийн талбай. Энэ бүхэн бол Ёндон Пэрэнлэн Баатар билгийг Архангай аймгийн засаг даргаар ажиллаж байхад өрнсөн бүтээн байгуулалтууд. Хоосон талыг хот төлөвлөлтөөр хөгжүүлсэн жишээ бол Булган хангай хороолол. Энэ сайхан чиглэлэгдсэн талбай дээр иргэний нисхийн ерхий газартай хамтраад бид нар энэ нисэх буудлын талбайг чөлөөлж авсан орон нутагтаа авсан. Энэ дээрээ төлөвлөлт хийлгэсэн. Төрийн орон сууцны корпорацтай ирж эхний ээлж 240 айлын орон сууцны санхүүжилтийн шийдэж өгөөд би энэ аймгийн засаг даргын ажлыг хүлээлгэж өгч ирсэн. Одоо тэрний 120 айлын орон сууцнд баригдсан. Тэр 60 га дээр барилгажилтууд явагдаад ингээд явж байна. Одоо Булган хангай хороололд 120 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дотуур байр, аймгийн онцгой байдлын газар сүндэрлэн босчээ. Мөн хүүхэд залуучуудын усан бассейн, хөгжим драмын театрын барилгууд нэмж ашиглалтанд орно. Өмнө нь бүтээж чадсан хүн одоо бүрч ихийг бүтээн байгуулж чадна. Төрж өссөн цэцэрлэг хоттой өнгө нэмэх мянган хүний судалтай спортын ордон, дулааны цахилгаан станц зэргийг бүтээн босгохоор хэдийн ажилтан оржээ. Ямаан нэрмжид аймгийн нэгдсэн эмнэлгийг 300 ортоогоор шинээр барихаар одоо энэ жил ажил эхлэх гэж байна. Онгоцны бодлын тэнд аймаг газрыг нөхцсөн. Энэ том сайхан эмнэлэг ашиглалтанд орчвол, эргэжил орчвол манай нөгөө ахмадууд үзүүж харуулах гэж очор дугаар болдог. Нөгөө ор хүлээдэг тийм ээ. Хөдөө гадаанаас ирдэг ийм хүндрэл бэрхшээлүүд байх болно. Нэгдүгээр 10 жилийн ийм өргөтгөлийн баригдана одоо 320-оор өргөтгөж байна. Төвшин батлагдсан зураг нь энэ. Газар шийдэгдсэн 7 сард ажил нэхлэн хэрэгжил ашиглалтанд орно. Шинэ нараа хороолол гээд улсын төсвөөр гишүүний санаачлагаар нодны жил ажлын зарлагдаад хийгдээд одоо нарангийн цаад наад 2 наран дээр төлөвлөлт хийгдсэн. Энэ зураг нь хийгдээд бэлэн болоод экспертизээр ороод ингээд өнөөдөр аймагт гардуулж өгч байгаа. Наад цаад нарангийн тэр хөндийг дамнсан замын урдтал хойдолтой цуг оруулсан 280 хүүхдийн баг сургуультай 180 хүүхдийн цэцэрлэгтэй урталтаа хойдолтой 90 хүүхдийн цэцэрлэг 180 хүүхдийн цэцэрлэг 642 сургуультай 5000 оршин суугч хамарсан ийм төлөвлөлт хийгдсэн. Өнгөрөгч 4 жилд Улсын их хурлын гишүүн Баатар билэг Архангай аймгийн төв Эрдэнэ булган, Сэнхэр, төвшрүүлэх сумдын ард иргэдийг төрд төлөөлөн ажилласан юм. Хүн зөөнийхон хүсэл зориг, нутаг орныхон тулгамдсан асуудлыг хуульд шингээдэг Улсын их хурлын гишүүний хувьд аймгийн авто тээврийн төвийн шин барилга, аймгийн мал эмнэлгийн орчин үеийн лаборатори, аймгийн эрүүл мэндийн сургалт, олон нийтийн мэдээллийн төвийн барилгуудыг барих, аймгийн биеийн тэмэр спорт хорооны заалны зарим хэсэгт их засвар хийх, 4-р сургууль, 5-р цэцэрлэгийн бохирын шугамыг төвийн шугамтай холбох зэрэг их бага олон ажлын хөрөнгө санхүүг төсвийн хуульд суулгаж өгчээ. Архангай аймныг 3 гишүүн хүчээ нэгтгэж ажилласнаар 2016-аас 2020 онд Архангай аймаг хамгийн их хөрөнгө оруулалт татсан 3 аймгийн нэгээр тодорч 350 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан байна. Архангай аймагт боловсролын салбарт саяны 4 жил 12 сургууль ашиглалтанд орсон байна. 12 сургууль шүү дээ. 4 жилд одоо зарим нь ашиглалтанд орох гэж байна. Барилгын ажил нь дуусах гэж байна. За 6 цэцэрлэг, 5 дотуур байр, 8 соёлын төв, 2 спорт зал, усан бассейн, театр, музей эдгээр аймгийн төвд. Тэгээд 27 их засвар. Ингээд 80 гаруй ажлын 120 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулсан байна. Энэ дөрөвний яриад байгаа 350 тэрбум гэдгийг чинь 120 тэрбум нь манай Архангай аймагт боловсролын салбарт зарцуулагдсан байна. Энэ 120 тэрбум төгрөг гэдэг бол бас төрөний хэлсэн 2000-аас 2016 оны хооронд манай аймагт манай боловсролын салбарт хийгдээгүй хэмжээний хөрөнгө оруулалт юм л та. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хүрээнд Эрдэнэ булган сумын 3-р сургуулийн барилгын их засвар, 1-р цэцэрлэгийн дээвэр фасадны их засвар, ирээдүйн цогцлбор сургуулийн 75 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл, 2-р сургуулийн хичээлийн шинэ байр зэрэг гарт баригдаж нүдэнд харагдах олон ажлыг хийж чаджээ. Архангай аймгийн Эрдэнэ булган сумын 960 хүүхдийн сургуулийг Монгол Улсын гавьяат барилгачин
эргүү захиралтай 3 тамир компани барилгачид барьж одоо ингээд ашиглалтанд өгөхөөр эрчимтэй ажиллаж байна бид. Манай аймгийн төв 2 дугаар 10 жил байгаа шүү дээ, тийм ээ? 3 давхар ийм болсон. Байшин баригдсан. Сая бид нар энэ сургуулийн том заалан дотор нь уулзалт хийлээ. Аймгийн төв хэд хэдэн уулзалтуудыг 960 хүүхдийн суудалтай ийм том сайхан сургууль өнгөрсөн 7 сард эхлээд сая ашиглалтанд орсон. Архангай аймгийн Цэнхэр сумын хувьд сургуулийн хичээлийн байр болон 80 ортой дотор байрны их засвар галтгооны шин барилгын ажлыг дуусгаж 240 хүний суудалтай соёлын төвийн шин барилгын ажлыг эхлүүлжээ. Цэнхэр суманд баригдаж байгаа улсын төсвөр баригдаж байгаа 1.2 тэрбум төгрөгийн төсөвтэй 19 оны 9 сард эхэлсэн 240 хүний суудалтай соёлын төв ордон баригдаж байгаа. Одоогоор 78% гүйцэтгэлтэй явж байна. Барилга маань ер нь графикийн дагуу явж байгаа. Одоо 4-р хугацааны дагуу хүлээлгэж байна. Төвшрүүлэх сумын засаг даргын тамгийн газар болон Баянмөндөр хөх сүм багуудыг шинэ байртай болгож төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг улсын их хурлын гишүүн Баатар Бэлэг бүрдүүллээ. За Баянмөндөр 2 дугаар багийн төв маань 2019 онд шинээр баригдсан. Мөн бас манай тамгын газрын байрыг шинээр барьсан байгаа. Шинэ 2 давхар тамгын газрын шинэ байртай болсноор бол одоо манай сумын иргэд болон одоо хөдөлмөрчд бол одоо сэтгэл ханамж өндөртэй байна. Төрийн үйлчлэгээ болоход бол 5 дахьтай орчинд явуулж байна. Төвшрүүлэх сумын төвөөс хар хорин цэцэрлэг чиглэлийн автозам хүртэлх 8.5 км хатуу хужилттай автозам түүнийг дагсан эрчим хүчний 10 кВт-ийн шугамын ажил дуусах шатандан оржээ. Хар хорин цэцэрлэг чиглэлийн автозамаас төвшрүүлэх сумын төв хүртэлх 8.5 км хатуу хужилттай автозамын ажил хийгдэж явж байна. Одоогоор ажлын явц бол 80%-тай хийгдэж явж байна. 20 оны 8 сарын 28-нд ашиглалтанд өгөх ёстой. Бид нар бол төлөвлөгөөгөө шахаад 2020 оны 7 сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөгөө гаргаад ажиллаж яваа. Янган Тэрэлдэн Баатар Бэлэг